Тэгээд хүнснүүдээ цуглуулаад орох дуусч ин гэдэг одоо будаа асан. Тэгээд ихчээхэд загсан хэлцээ юм байна. За бүгдээрээ байрлуугаа хол. Явахтаа энэ хаалга үлдээд түлхүүрээ үлдээгээд явдаг юм уу те? За. Би ч өнөөдөр маргааштай бол гарахгүй баг. Нөгөөдөр гарахаараа л үлдээг явъя. 112. Тийм. За. Ерөнхийдөө бол ингээд байрлуугаа байрнаас гарах орохдоо өрөөнийхөө түлхүүрийг үлдээж явах хэрэгтэй. Яагаад гэвэл нэг гинт ус алдлаа ч юм уу тог цахилгаан талбайтай асуудал үүслэе гэж бодоход өрөөлөө орох боломжтой байдаг гэж хэлсэн. Би нөгөө мэдэхгүй өрөөнийхөө түлхүүрийг авч яваад өмнөх жижиг хичээрээ жаахан загнуулсан. Гэтэ нэг амар загнаагүй зүгээр л түлхүүрээ үлдээж явж байгаараа гэд шаардлага тавьсан байна. За миний өрөө бол хамгийн цаана одоо энэ харагдаж байгаа нар хийж байгаа өрөө байна. Эхлээд оржингууд манай үүдний хэсэг байгаа. За үүдний хэсэгтээ миний тавч байна. Гэртээ өмсөх. За эхлээд гутлаа тайлаад тавч өмсөх. За үүдний өрөөний гэрлийг асаачи. За оржингууд манад энд цонх байдаг. Цонхоороо харах юм бол энд сагсны шид тий гадаа харуулсан сагсны шид маань харагдаж байна. За эргээд бид хэдийн орнууд байна. За яг зүүн талд ингээд харах юм бол манай 0 өрөө байгаа. 0 өрөө. Цэвэрхэн гоё байгааз. Угаасаа шинээр баригдсан байр болохоор бүх юм цэвэрхэн. Бүх юм гоё шинэ байгаа. Тэгээ дараачих нь оюутнууд ч гэсэн ороод гоё цэвэрхэн аваа явчих байхаа. За энэ нь болохоор шүршөөр нь тустай. За энэ чинь хэрэгцээтэй юмнууд байна. За нэг шүршөөр нь 0-аас тустай болохоор амар юм байлээ. Нэг нь одоо олуулан амьдрал бид нар чи олуулан амьдрал шүү дээ. Энд чи 8 улаан амьдрал. Тэгэхээр нэг нь усанд ормоор байхад нөгөөх нь 0-д орчод байвал хэцүү шүү дээ. Тэгэхээр яг гоё тустай байдаг юм байлээ. За ингээд эргээд манай халтагооны хэсэг эхэлж байна. Халтагооны хэсэгт маань плит байна. Тосгуур байна. За би гэрээсээ үлдсэн энэ борц салфетыг ус буцлагч энтрийг авчирсан. Тэгээд өнөө борцоо мууд ч ингээд ил цаасан дээр тавьсан байгаа. Өнөө манай энэ ч бас хөрөгч байхгүй юм чи. Гэрээс борц авчирсан. За энэ ч ингээд шкаф байгаа. За энэ талд нь би болохоор ингээд усаа за тэгээд уут хийцэн байгаа. За тэнд нэг алчуур байна. Энэ яагаад ч юм гэрээс нэг
варины шил авчмаар санагдаад аваад ирсэн. Угаасаа варины шил чинь хизээ нэгэн цагт нэг юмд хэрэг болдог гэдэг хануу хэлээд идэг та. Тэгээд тэгж одоод нэг варины шил аваад ирсэн. Бага. Одоогоор би нөгөө нэг гэртээ ганцаараа байгаа болохоор ингээ юмнуудаа ингээ хийсэн байгаа. Манай одоо хамт амьдрах хүмүүс маань хүрээд ирэх юм бол би бас юмнуудаа угаасаа нэг нүдэндээ л багтаачин. Уул нэг нүдэндээ тавьсан байсан. Тэгсэн чинь манай хэд арай хараахан ирэх болоогүй байна гэд би уцаар ярьсан. Тийм болохоор би ингээд юмнуудаа тавьсан байгаа. За энэ ч миний идэж явах юмнууд байна уу? Тэр хар уутан дотор нөгөө нэг гомн будаа энэ төр байгаа. Тэрний цааталт нь болохоор энэ эко анс жимстэй цайны цааталт юу байгаа? Нөгөө нэг ногоо, төмслүүн, сангийн сармис энэ төр бүгдээрээ байгаа. Би нөгөө нэг ингээд юмнуудыг ингээд яг ингээд нэг юмар хаагаад авчихдээ. Тэгэхгүй л ингээд төмс энэ төр чинь нэг уутанд биш болохоор нэг хэцүү харагдаад байдаг байхгүй юу? Тэгэхээр ингээд тавьсан. Ингээ миний сав хоолны сав байна. Энэ гурав дээр нэг таг олж тавина. Давс, каш тэгээд ийм халуун чинжүү байгаа. Миний хоолоо амтч тэр юм. Яа ч юм бүр дандаа халуун ногоотой юм бас авцаа. Халуус тасарсан. Нөгөө дулааны шугам сүлжээгээ засаж байгаа гэд. Тэгээд хөт усанд орё гэдгсэн чинь яг зориг ол хүрхгүй байна уу. Тийм учраас одоо халуус халаагаад ямар ч юуны хэрэгтэй юм олон усны савтай илээ бэлтэж байгаа даа.